та бүхэндээ хичээлийн шинэ жилийн багш нартаа мөн хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргье. За сургуулаа удирдах гэдэг бол байгууллага удирдах байгаа захирал дарга бүхний өмнө тулгарч идэг олон асуудлууд байдаг. Тэр нь юу вэ гэхээр сургууль байгууллага би одоо яаж удирдах вэ? 10 жилийн дараа, 20 жилийн дараа миний удирдах байгаа байгууллага яаж хөгжих вэ? Алсын хараагаа би яаж оновчтой зөв одоо тогтоох вэ гэсэн ийм олон асуудлууд тулгарч идэг. Тэгэхээр бидний хувьд бол сургуулаа удирдахын тулд алсын хараагаа суралцагч байгууллага болёо гэж ингэж тодорхойлсон. Хүүхдэд дээлтэй байгууллага болохоос суралцагч байгууллага болъё гэж тодорхойлсон. За ингээд суралцагч байгууллага болно гэдэг бол 21-р зуунд удирдлагын шинэ арга барилыг одоо байгууллагатай нэвтрүүлэх. За энэ удирдлагын шинэ арга барилыг нэвтрүүлнэ гэдэг маань цаашлах юм бол суралцагч байгууллагыг төлөвшүүлэх асуудал байсан. Тэгэхээр суралцагч байгууллагыг төлөвшүүлэх гэдэг маань мэдээллийн технологи дээр үндэслэгдэж одоо хөгжих учиртай маа гэж ингэж бид үзье. За ингээд алсын хараагаа тодорхойлсны дараа бид эрхэм зорилгоо тодорхойлсон. За эрхэм зорилгоо тодорхойлохдоо болохоор аймгийн хэмжээний одоо хүүхдэд дээлтэй, бүгдэд нээлттэй суралцагч одоо загвар цахим сургууль болохоор төлөвлөсөн байгаа. Ингээд энэ одоо эрхэм зорилгоо бас хэрэгжүүлэхийн тулд стратеги төлөвлөлттэй их ийм шаардлага гарч ирсэн. Ингээд 2010-аас 15 онд бол бид нар 5 жилийн хугацаатай одоо стратеги төлөвлөлттэй хийсэн байгаа. За ингээд онд нь жилд нь стратеги төлөвлөлттэй оновчтой одоо хүний нөөцөө хуваарлж материалын бааз одоо орчин нөхцлөө тооцсон учраас энэ одоо стратеги маань бол хэрэгжиж биелсэн гэж ингэж үзэж байгаа. Төлөвлөлтөд харуулж. За энэ 2010-аас 15 оны хугацаанд болохоор базаад одоо энэ 5 жил бид нар юу хийчихвэ гэхээр энэ стратеги төлөвлөгөөгөө биелүүлэхэд жил бүр анхаарч явсны хүчинд багш нар маань одоо маш сайн удирдлагынхаа багийг дэмжсэний одоо хүчинд манай сургуулиуд хөдөө орон нутгийн анхны цахим сургууль болж чадсан. За мөн цахим хичээлийг вебсайттай байршуулсан, хичээлийн сайттай болсон, мэдээллийн сайттай болсон, багш нар маань өөрсдөө одоо цахим хичээлийг хийж сайтад байршуулах хэмжээнд чадварчсан. За мөн анги кабинет телевизтэй болгосон. За энэ телевизээрээ дамжуулаад анги болгоо одоо интернет дотоод сүлжээнд холбогдсон учраас тэр мэдээлэл технологиг сургалтанд нэвтрүүлэх зөвхөн байсан. За ингээд бид нар 5 жилийнхээ төлөвлөгөөг дүгнээд багш нараараа хэлцүүлээд ажилчдаараа хэлцүүлээд бид нар энэ биелэлтэд үнэлсэн. За энэ дээр болохоор бид нар нийт 29 ажил төлөвлөсөн байснаас 25 нь бол биелсэн байсан. За ингээд бид нар 4 биелээгүй ажилдаа болохоор дараагийн одоо стратегид оруулж өгье. 2016-аас 2020 онд одоо энэ ажлаа одоо тусгаж хэрэгжүүлээ гэж төлөвлөсөн байгаа. За өмнөх стратеги дээр болохоор бид зөвхөн одоо сургуулийнхаа төвшөнд л ингээд хийчихье. Тэгээд ингээд бүх ачааг бол сургууль дээр үүссэн байсан. Тэгэхээр дараагийн 5 жилдээ болохоор за сургуулийн зүгээс энэ стратегийг хэрэгжүүлэхэд бид ийм зүйл дээр анхаарья. За аймаг орон нутагтаа ийм зүйл дээр анхаараасай. За улсын хэмжээнд бол ийм зүйл дээр дэмжээсэй гэдэг үүднээс төлөвлөлтөө хийгээд тэгээ гарах үр дүнгээ тодорхойлсон. За ийм байдлаар тодорхойлж өгсөн байгаа. За энэ үйл явц маань бол өнгөрсөн хичээлийн жилийн сүм хөтөлбөрийг хэрэгжүүлэх менежменттэй холбогдоод амжилттай хэрэгжсэн. За яагаад амжилттай хэрэгжсэн гэж үзэж байна гэхээр бид энэ стратеги дээр 11 ажил төлөвлөсөн байсан. Тэгээ 11 ажил маань бол 100% биелсэн. За 11 ажил маань 100% биелэлтэй байгаа учир шалтгаан нь юу гэхээр цөм хөтөлбөрийн зорилт байсан. За цөм хөтөлбөрийн зорилгоо одоо бид нар тодорхойлохдоо бүх сурагчдаас зорилгыг тодорхойлуулж аваад нэгтгээд за бүх багш нараа зорилгыг тодорхойлуулаад
бүх ажилчдаараа удирдлагын хэмжээний зорилгоудаа тодорхойлж нэгтгээд тэгээд сургуулийнхаа зорилгыг бол тодорхой болгосон. За ингээд сургуулийн зорилго тодорхой болгонгууд сургуулийнхаа зорилгыг ойлгож гэнэ үү гэж тэр зорилгоо ойлгуулах тэр зорилгоо хэрэгжүүлэхэд эцэг их төрийн бус байгууллага за олон улсын байгууллагуудыг үйл ажиллагаанд татан оролцуулсан. За ингэсний үүдэнд улмаас энэ 11 ажил маань бол биелсэн гэж ингэж үзэж байгаа. За энэ бүх ажлууд маань хэрэгжихэд бид нар өмнөх одоо нэг удирдлагын бүтцээ арай өөрчилсөн. За яаж ажиллах вэ гэхээр олон одоо оролцоо хэрэгтэй байсан, олон сайн үйл ажиллагаа хэрэгтэй болсон. Тэгэхээр зэрэг энэ оролцоонуудаа нэгтгэж зангидаж багаар удирдъя. Үйл ажиллагаа болгоныг багаар удирдахгүй бол масс ихтэй байна, хүүхдүүд ихтэй байна, эцэгчүүд олон байна гэж ингэж удирдах ажилласан. За энэ үйл ажиллагааны үр дүнд багууд маань тодорхой одоо ахиц дэвшлийг гаргасан та бүхэнд харагдаж байгаа хаа гэж ингэж бодож байна. За жишээлбэл одоо сургалтыг дэмжих үйл ажиллагааны одоо хичээлийн сургуулийн ажлын төлөвлөлтүүд маш их давхцдаг байсан орно. Тэгэхээр энэ цөм хөтөлбөртэй уялдуулаад бид нар оновчтой болгож өгсөн ажлыг бол чанартай тооны хувьд багасгасан. Тийм учраас энэ үйл ажиллагаа бол үр дүнтэй болсон гэж ингэж үзэж байгаа. За мөн сургуулийн нэгдсэн хөтөлбөртэй болсон. За энэ сургуулийн нэгдсэн хөтөлбөрийг хийхэд тулд 1-ээс 12 дугаар ангид заадаг бүх судлагдсан болгоны багш нар хамтарч ажилласан. Хамтарч ажиллаад за аль хэсэгт нь босоо хөвтэй чиглэлтэй аль хэсэгт нь алдагдлал байна, аль хэсэгт нь одоо чанар байна, аль хэсэгт нь тоо байна гэдэг дээр нарийн одоо үнэлгээ хийгээд тэгээд энэ хөтөлбөрөө бол сайжруулсан. Тэгээд сайн хичээл үйл ажиллагааны олон одоо туршилтуудад орж олон хичээлийг сайжруулж чадсан. За мөн сургуулийн нэгдсэн одоо үнэлгээний савтай болсон мөн чадвар суурилсан шалгуур үнэлгээг бол багш нар маань амжилттай шинжилгээд одоо улсын хэмжээнд хийж чадсан. Ийм сайхан үр дүн гарсан. Ингээд багш таны хөгжил гэсэн ийм модуль сургалтыг бол багшийн мэргэжил дэвшлүүлэх институтээс манай багш нар бол 2 дахь удаага улсын хэмжээнд баг гаргаж заах эрхээ авсан байгаад маш их баярлалтай байгаа. За мөн гадаад харилцаа болохоор олон одоо байгууллагуудтай хамтарч ажилласан. Энд бол Инх тайвны корпус байна, JICA олон улсын байгууллага, KOICA олон улсын байгууллага байгаа. За мөн сайн дурын одоо Солонгос улсын их сургуулиуд байна. Мөн Samsung корпорацаас манай одоо байгууллагт үнэлгээ шинжилгээ хийгээд тэгээд смарт класс ангийг бол оруулж ирж байгаад бол маш их баяртай байгаа. Ингээд ич бүрэн одоо мультимедиа одоо технологид суурилсан анги одоо хичээллэх болж байгаа. Энэ маань болохоор солонгос хэлний смарт анги байгаа. За энэ анги маань хичээлэхээр ич бүрэн кабинетаа тогтжуулсан байгаа. За мөн KOICA байгууллагаас бид ардын хөгжим за мөн өсгөгч микрофон техник хэрэгсэл өгснэг эцэгчүүд маань маш сайн дэмжиж тэгээ эцгийнхээ одоо хөрөнгө оруулалтаар урлаг заалаа бол мини театр болтол хэмжээнд хөгжүүлж чадсан. Энэгээр баяртай байгаа. Эцгийнх бол маш их сайн дэмжсэн. Энэ дээр яаж дэмжсэн бэ гэхээр жишээлбэл 6 дугаар ангийн эцэгчүүд маань урлаг заалныхаа одоо вакуум цонхыг хийж өгсөн. 7 дугаар ангийн эцэгчүүд маань урлаг заалны маань одоо цонхны хөршгийг хийж өгсөн. За 8 дугаар анги, 9 дугаар анги, 10 дугаар ангийн эцэгчүүд маань нийлээд тэр хөгжим дуу шуумны өрөөг тусгаарлах тийм вакуум хаалтыг хийж өгсөн. За 10 дугаар ангийн 11 дугаар ангийн эцэгчүүд маань болохоор тайцны хөршгийг хийж өгсөн. За 12 дугаар ангийн эцэгчүүд маань тайцны одоо шалыг янзлж өгсөн байгаа. Ингээд бид хүүхдийнхээ төлөө яаж одоо сэтгэл гаргавал энэ одоо сургалтын орчин нөхцөл бүрддэг байна уу? За заавал одоо мөнгө төгрөг нэхээсээ илүү бас биднэрт сэтгэл санааны итгэлийн одоо олон сайхан мөнгө шаардаагүй ийм ажлуудын амжилтууд их байлаа.
ингээд одоо сургуулийг удирдна гэдэг бол одоо бүх хүн л одоо удирдах арга барилтай байх ёстой болж таарч байна. Энэ нь ямар учиртай гэхээр айл гэр болгон одоо айлын эзэнтэй байдагтай адилхан сургууль болгон бас одоо удирдах хүнтэй, анги болгон удирдах багштай, анги болгон бас одоо удирдуулж яадаг одоо хүмүүстэй ингэж байж байгаа учраас харилцсан эцэг эх нь, хүүхэд нь, багш нь, сургуулийн удирдлага нь бие биенээ хүндлээд зөв харилцаа одоо холбоогоо ёс зүйгээ өндөрт үргэж тавиад ингээд хэрэгжүүлээд ажиллах юм бол сургуулийг удирдна гэдэг бол удирдлагын шинэ арга барил хүн болгоны суралцах чадвар юм байна гэж бодож байна. Ингээд Дахуу аймгийнхаа нийт бүтээлч багш сургууль хүмүүжүүлэгч та бүхэн маань мөн одоо энэ хичээлийн жилдээ өнгөрсөн хичээлийн жил шиг олон сайн үйл ажиллагаануудыг нэвтрүүлж ажиллаарай гэж багш нь уриалж байна. Та бүхэндээ ажлын амжилт, амьдралд нь эрүүл их сайн сайхан хүсье.